За энэ нэгээс мэдээ юу болж байна? За юм бэ. За баярлалаа. За. Таны өглөө зогсоо бичгтээ танилцлаа. Энэ сайдын тушаалын агаарын зам шинжилсэн байна. Тийм. Энэ сүүлийн 5 жил болж байгаагүй том өөрчлөлт болж байгаа учраас яг та хэсгийн нэрээр зөвлөдөө хийх ажлуудаа тодорхойлохгүй. Дуудаа. Сууч. За баццээ бусад хэсгийн дарга нартайгаа ороод ирээрэй. Шуурхаа. Бидний нөгөө хүлээж ирсэн зам тээврийн сайдын тушаал маань батлагдаад хурж ирсэн байна. Манад зохицсон байгаа. Би үлэмж дарга зогсон. За тэгэхээр энэ талаар хэдүүлээ ажлаа ярилцаад явъя да. Зам тээврийн үйлчлэлийн сайдын тушаал 10 гэсэн тушаал гарсан байна. За энэ бол агаарын зам шинжилсэн батлагдсан. Энэ мэдээлэл задлан мэдээлэхэд шаардлагатай өгдлүүдийг бид сугуулж иргэн засгийн ерөнхий газрын даргад тушаал гаргах хэрэгтэй байгаа. Бүгдээрээ сайн байцгаана уу? Fly Nomad блогийн тухай дугаар эхэлж байна. Энэхүү дугаараараа бид нар нисхийн мэдээллийн үйлчилгээний албыг танилцуулахаар ирсэн байна. Тус дугаараараа бид нар нисхийн мэдээллийн үйлчилгээний албаны түүхэн замнал, тэдгээрийн ажилтнуудын үйл ажиллагааг танилцуулах алба салбар нэгжтэй орж танилцсан зүйл авах гэж би бодож байна. Тэгэхээр нисхийн мэдээллийн үйлчилгээний албаны маань 20 жилийн яваад тохиож байгаа. Одоо бүгдээрээ яваад уулзах уу? Уулзъя. Окей. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би Иргэний нисхийн ерөнхий газрын нисхийн мэдээллийн үйлчилгээний албаны дарга Ариун Гэрэл байна. Энэ 2022 оны 10 дугаар сарын 1-нд манай нисхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага үүсэн байгуулагдсны 20 жилийн яваа тохиолж байна. Нисхийн мэдээллийн үйлчилгээг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан энэ үеийн IS-чуудаа болон тэднийхээ үйл хэргийг түүчилэн авч яваа өнөөдрийн манай эвсэг сайхан хамт олон за хамтран ажиллагч зорилго нэгтэй иргэний нисхийн салбарынхан мөн Fly Nomad-ийн үзэгч олон та бүхэндээ энэ өдрийн баярын мэндийг дэвшүүлээд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Манай Fly Nomad блогийн хамт олон маань нисхийн мэдээллийн үйлчилгээний албаны тогтмол мэдээллийн хэсгээр ирсэн байна. Одоо бүгдээрээ тогтмол мэдээллийн хэсгийн дарга их туяатай уулзцгаая. Сайн байна уу их туягчээ. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та өөрийгөө болон өөрийнхөө хэсгийн ажилтнуудтай бас манай Fly Nomad блогийг үзэж байгаа үзэгчдэд танилцуулаач. За баярлалаа. За миний нэрийг Инхтя гэдэг. За юуны өмнө хамт олондоо бас байгууллага үүсэн байгуулагдсны 20 жилийн баярын мэнд хүргэе. Нисхийн тогтмол мэдээллийн хэсэг маань хэсгийн дарга за тогтмол мэдээллийн мэргэжилтэн, тогтмол өгөгдлийн инженер, за хэвлэлийн технологич, мэргэжлийн ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр бид нар ерөнхийдөө бол манай үйл ажиллагаа нисхийн мэдээллийн эцсийн бүтээгдэхүүн маань энэ болж гардаг. За энд ямар мэдээлэл байгаа вэ гэхээр бүхэл одоо Монгол улсын хэмжээнд олон улс болон орон нутгад одоо үйл ажиллагаа явуулж байгаа бүхэл нисэх бодлуудын мэдээлэлүүд байдаг. Агаарын замтай холбоотой, аэродромын үйл ажиллагаатай холбоотой бүхэл мэдээллийг багтаасан энэ томхон баримт бичиг юм аа. Хоёр хэл дээр монгол хэл дээр бас англи хэл дээр гэсэн хэл дээр болж гардаг. Тийм байна. Тэгэхээр бас манай IS-ийн ажилтнуудын англи хэлний мэдлэг бас тодорхой хэмжээс өндөр байх шаардлагатай байдаг байх юм тийм ээ. Тийм манайханд бол бүгдээр нь одоо хэлний төвшингээ шаардлага одоо төвшин хангасан ажилтнууд ажилладаг. За одоо бүгдээрээ тогтмол мэдээллийн хэсгийн ажилтнуудтайгаа танилцъя. Мөн манай үзэгчид нисхийн мэдээллийн үйлчилгээний албаны 20 жилийн зориулсан тусгай дугаартай хамт байгаарай.
За манай тогтмол мэдээллийн мэрэгчлэн лав долгор. За өнөөдөр хүүхдийнхээ боловсруулалтыг хариуцж эхлэх юм байна. Сайн байна уу та? Та манай влогийн үзэгчдүүд бас өөрийнхөө ажил үрийг танилцуулаач. Нисхийн мэдээллийн мэгтгэлийг боловсруулж гаргадаг хүн нь тогтмол мэдээллийн мэрэгчлэн бид нар болохоор одоо энэ Premaker гэдэг програм дээр энэ бүх өгөгдлүүдийг оруулж бүтээгдэхүүнээ боловсруулдаг, вебсайтанда байршуулдаг. Тэгээ вебсайтаар ICGMN гэж ороод EIF-аар бид нар ингээ бүтээгдэхүүнийхээ сартай өөрчлөлтүүдээ ингээ бүгдийг нь оруулдаг гэсэн. Мэдээлэл нь тогтмол өдөр тутамдаа шинжлэгдээд явдаг юм. Үгүй. Энэ бас үйлчлэлээр гардаг. Одоо ингээ бид нарт ийм аяракийн цикл гэж байдаг өдрүүд гээд. Тэгээ энэ яг хэвлэх хугацаануудтай бид нэр хэвлэх өдрөө хэвлэдэг гэсэн үг. За манай Flying Nomads vlog маань үргэлжилж байна. Бид нэр тогтмол мэдээллийн хэсгээс гараад одоо зургийн хэсэг дээр ирсэн байна. Зургийнхаа хэсгийн хамт олонтой танилцгаая. Сайн байна уу? Өдрийн минь та бүхэндээ бас албан үүсч хөгжсөний 20 жилийн баярын мэндийг хүргэе. За Flying Nomads vlog маань бид онцгой тусгай дугаарыг бас танай алба хэлцүүдээр явж хийж байгаа. За манай хэсэг болохоор ерөнхийдөө одоо Монгол улсын агаарын орон зайд одоо нислэг үйлдэхэд аюулгүй одоо үлдэх тэр одоо нислэгийн зураг, нислэгийн журмуудыг одоо олон улсын иргэн засгийн байгууллагын стандарт шаардлагын дагуу боловсруулдаг юм хэсэг байгаа. Тэгээ манай хэсгийн онцлог болохоор юу гэхээр дандаа нөгөө геодезийн яг ийм зураглалын чиглэлийн мэрэгчлэлтнүүдтэй ажилладаг. Тэгэхээр яг нисэх гэхээсээ илүү бас нэг нарийн мэрэгжил тал руугаа бас илүү явдаг. Бид нар бол энгийн үгээр хэлэх юм бол бид нар нислэгийн удирдагчдад тий одоо энэ агаарын зай эмхтгэл зураг гарснаар туслана гэж ойлгож болно тий. Тийм, ерөнхийдөө бол одоо биднээс гаргасан энэ бүтээгдэхүүнийг л ашиглаж одоо нисгэгч маань нислэгийн одоо үлдэн нислэгийн удирдагч маань тухайн одоо аялалд одоо юу гэдэг зааварчилгаагаа өгдөг. Тийм, бас зураг гэхээр энийг програм дээр ч юм уу тий ямар нэгэн байдлаар зурдаг байх бас ямар програм ашиглаж энэ зургийг бүтээж байна. Бидний үндсэн үйл ажиллагаанд бол манай одоо албаны автомат систем гэдэг ийм ап гэх систем байна. За үндсэн яг энэ боловсруулалтын үйл ажиллагаанд бол AutoCAD, ArcGIS, GeoCalc гэдэг ийм одоо яг энэ боловсруулалт үйл ажиллагаанд ашигладаг програм хэмжүүдийг ашигладаг. Бас хамт олонны хувьд бас залуучууд маш их байна тий. Шилдэг мундаг одоо боловсон хүчнүүдс ажилладаг гэж бодож та бас хамт олонныхаа талаар. Тийм, манай хэсгийн хувьд бол дандаа залуучууд ажилладаг. Бараг л одоо хамгийн өгшин бийл баг шүү дээ. Тэгээд манай хэд ч юм бол ерөнхийдөө өөрөөсдийнхээ ажил дээр одоо бараг 5-6 жил мэргэжсэн хүмүүс. Тэгээд эдгээр маань нөгөө хийж байгаа үйл ажиллагаануудаа ер нь мэддэг учраас боловсруулалтыг бол нэлээд сайн хийдэг. За тэгээд манай хэсгийн үндсэн үйл ажиллагаануудыг одоо ажилтан бүр дээр нь юм уу ажлын байр болгон дээр нь очиод яг юу хийдэг, яг яаж боловсруулалт хийдэг талаар танилцуулж болно. Тэгээд ажилтнууд маань энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх баха. За бүгдээрээ тэгвэл ажилтнуудтайгаа танилццгаая. Ахлынхаар амснаас сонсож байна. За ойлголоо. Сайн байна та. Сайн байна уу? За танаас уцаар ярьж байгааг би сонслоо. Тэгээд яг ямар үйл ажиллагаа гэдэг ямар ажил хийдэг талаар та бүхэнд хуваалцахгүй юу? Зөв. Сая манай тогтмол мэдээллийн хэсгийн ахлах хэрэгжилтэй над руу ирсэн түүхийн хөгжлийг хажуулан дүгнэх тухай нийл захин чуулган явуулсан. Тэгээ хажуулан дүгнэх үе шатуудын хам дагуу хажуулан дүгнээд эргүүлээд би захин чуулгангаар мэддэг байна. За та бас сая хийдэг үйл ажиллагаандаа болохоор харьцуулан дүгнэх гэдэг үгийг бас орууллаа тий. Харьцуулан дүгнэх гэдэг нь таны ажилд яг ямар энгийн үгээр та тайлбарлаад өгвөл. За энэ нь бол яг бид нар ирсэн нөө түүхийн хөгжлөө үнэн зөв яг бүгднийг зурт хамааралтай гэдгийг тодорхойлоод тэгээд цааш нь хэрэглэгчдэд хөргүүлэхэд явагддаг процесс болдог гэсэн юм тий. Тэгээд танд маш их баярлалаа. 20 жилийн баярын мэндийг хүргье. Баярлалаа. За бүгдээрээ дараагийн мэргэжилтэнд очиж уулзцгаая. Та бүхэн маань блогийнхаа лайк, шеэр, сабскрайб мартаваа.
За намайг зураг зурч Гошоосрон гэдэг. Мэдээж бид нэр одоо мэргэжлийн програм дээр ажилладаг байгаа. AutoCAD гэдэг програм дээр зургийн боловсруулалтыг хийдэг. Мөн давхар шалгахын тулд бид нар JoCalc одоо Erdas Emission гэх юм уу бус програмуудыг бодоод ингэ ашигладаг байгаа. Бас ингээд зураг зурхад ямар нэгэн мэдээллийн ч юм уу ямар нэгэн байдлаар хүндрэл үүсдэг байна. Энд одоо маш хэмжээний өөрчлөлт орж байгаа болохоор тухайн агаарын замын сегмент болгонд бид нэр тооцоол хийдэг. Тэгэхээр агаарын зам тэр зэгтээ гарч ийна гэдэг нь маш их хэмжээний дата өгдгийг бид нэр энд боловсруулж зурж байгаа гэсэн. Тэгэхээр ийм хөх өгдөлтэй одоо ажиллана гэдэг нь жоохон ачаал хэрэгтэй байдаг л гэсэн. Та энэ мэргэжлийг сонгохоос сонирхлоороо юу хаанд төгссөн бэ? Би Монгол Улсын их сургуулийн татвар зүйн сургууль төгссөн. Мөн одоо яг ийм олон улсын одоо бид нэр их хардаг байгаа зураг зүйн их гэдэг ихийг бид нар авдаг. Энэ ихийг болохоор би Египтэд ч суралцж аваад тэгээд одоо 8 дахь жилдээ энэ албанд ажиллаж байна. Ваа, баяр хүргэе. Манай Flying Nomad блогийг үзэж байгаа хүмүүс байх юм бол Монгол Улсын их сургуулийн газар зүйн геологийн сургуульд сурчаад гадагшаа явж мэрэгжил дэвшлүүлчихэд яг энэ одоо салбартаа бас энэ мэрэгжлийг эзэмших маш том давуу их үүсэж байна гэсэн үг юм тий. За танд маш их баярлалаа. Одоо бүгдээрээ дараагийн мэрэгчлэнтэйгээ очиж уулзъя. За бид нар дараагийнхаа мэрэгчлэн дээр ирсэн байна. За харин энд ямар үе шатыг өгч байгаа вэ? За миний хийдэг зураг болохоор нислэгийн журмыг одоо нислэгийн зураг хэлбэрт оруулдаг. Сая нөгөө нислэгийн зам болон ихтгэх зээгүүд өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нислэгийн журмуудаас өөрчлөлт орж байгаа. Нислэгийн журам гэж юу вэ гэсэн нэр томьёо байгаа. Энэ тал дээр бас та дэлгэрүүлээд хэлээд өгвөл. За нислэгийн журам гэдэг нь болохоор одоо тухайн нисэх буудалд хөөргөж байгаа болон газардах байгаа агаарын хөлгийг ямар нэгэн одоо аюулгүй асал авааргүйгээр одоо газардуулахтай чиглүүлэх энэ үйл явцыг бол нислэгийн журам гэдэг юм. Тэгээ энэ журмыг бид нар заавал нэг нислэгийн зураг хэлбэрт бол ингэж оруулан боловсруулдаг. За маш их баярлалаа. Бүгдээрээ дараагийн мэрэгчлэнтэй очиж уулзъя. За бид нар мэрэгчлэнүүдтэйгээ уулзсаар явсаар эндэрлээ. За энэ хүн ямар мэрэгчлэлтэй хүн бэ гэхээр миний ойлгоцоор бол энд байгаа бүх хүмүүсийн суур дата өгдлийг өгдөг, зурдаг гэж ойлгож болох уу? Тий, яг нөгөө зургийн хэсгийн газар зүйн мэдээллийн инженер нь бол яг эртний нисхийн салбарт бол хамгийн гол нь газрын гадаргатай холбоотой газрын гадарга дээр байгаа хэмнэл санстай холбоотой нислэгийн аюулгүй өндөр тухайн нислэг үйлдэхэд хамгийн бага өндөр нь ямар байх ёстой, хаана ямар хэмнэл байгууламж саадтай гэдэг гол мэдээллийг суур мэдээлэл өгдөг. Дээр нь нэмээд бусад төрийн байгууллагуудаас хамааралтай дид үтстэй холбоотой цахилгааны шугам, холбооны шугам гэдэг юм бусад газар зүйн бас мэдээллийг бүрдүүлээд нисхийн зургуулж инженертэй хамааралгүй үйл мэдээлэл боловсруулаад өгдөг. Мөн газар зүйн мэдээллийн инженероос давхар 5 жил тутамд яг олон улсын иргэний нисхийн байгууллагаас шаардсан соронзон орон нутгийг бол өгдөг. Энэ юу гэсэн үг вэ? Агаарын хөлийг бол нислэгийн чиглэлийг бол соронзон чиглэлээр тооцдог. Тэр энэ нислэгийн тооцож байгаа соронзон чиглэлийг бол 5 жил тутамд нэг удаа хэмжээд тэгээд бид нар эндээ боловсруулад дараагийн үйл ажиллагаанд шилжүүлдэг байна. За танд их маш их баярлалаа. За Flying Nomad vlog маань үргэлжилж байна. Та бүхэн лайк, share, subscribe мартаа. Сайхан амарлаа та. Өө сайхан амарлаа. Бид нөгөө Flying Nomad гэдэг нисхийн блог явдаг шүү дээ. Та мэдэх үү? Өө тий үтсэн тий. Нисхийн мэдээллийн үйлчлэгээний албаны 20 жилийн болж байгаатай тохиолдолд нисхийн мэдээллийн үйлчлэгээний албаны тусгай дугаарыг хийгээд явж байгаа юм. За. Тэгээд тантай бас танилцъя. За. Та өөрийгөө манай үзэгчдэд бас танилцуулъя. За намайг Арнагийн Болормаа гэдэг. Би нисхийн мэдээллийн үйлчлэгээний албаны шуурхай мэдээллийн хэсэгт ээлжийн зохицуулагч мэрэгчлэн дээр ажилладаг. За иргэний нисхийн салбарт 20 жил ажиллаж байна. Өө, зөндөө удаа ажилласан биз дээ. Тий, анх 96 онд иргэний нисхийн салбарт хөлд ажиллажээ. Нисхийн мэдээллийн үйлчлэгээний албан маань өөрөө 2002 онд би даасан нэгж болж тусдаа байгуулагдсан. Тэр үед нь та бас хамт шууд орж ирсэн үү? Эсвэл сүүлд
96 онд болохоор бид нар чинь нислэг хөдөлгөөний үйлчлэлийн албаны Натами хэсэг гэж байгуулагдчихжээ. Яг тэгэхэд яг 6 энэ нисхийн сургалтын төвийн 6 эмэгтэй 6 охин төгсөөд хөдөлгөөний албаны нэг хэсэгт нь болоод ажилд орчихсон. Тэгвэл бүр эхлээс нь хамт байгаа юм байна шүү дээ. Ерөнхийдөө бол тэгж болно. Гэхдээ яг дундуур нь жоохон завсарцсан байгаа. Тий. Шуурхай гэхэр чинь бас тий нэлийн emergency яаралтай тийм мэдээллүүдийг бас цаг давтанд хүргэдэг бас тийм. Тийм шүү дээ. Яг тийм. Яг шуурхай гэдэг яг нэрэндээ тохирсон тий. Та ээлж ажилтан гэхээр яг буян тухайн нисэх бодол дээр голдоо ажиллаж байна уу? Шинэ нисэх дээр ажиллаж байна уу? Чингис хааны нисэх бодол. Одоо манай нисхийн мэдээлэл үйлчлэлийн албаны яг үйлдвэрлэн гэдэг ч одоо шуурхай мэдээлэл хэсэг манд бол явчихж байгаа. Энэ болохоор зэрэг бүх ээлжийн үйл ажиллагаа бол яг Чингис хаан улсын нисэх бодол дээр төлөвлөрөөд ажиллаж байгаа. Ээлжиндээ 5 ээлжтэй. Ээлжиндээ 4 ажилтнтай мэрэгчлэлтэнгүүд ингээд үйл ажиллагаа 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгэхээр өнөөдөр та бүхэнтэй Flying Nomads vlog-ийнхаа тусгай дугаарыг хамтран гаргахаар хүрээдэрлээ. Тэгэхээр энэ дугаар маань нисхийн мэдээллийн үйлчилгээний албаны 20 жилийн зориулсан тусгай дугаар байгаамаа. Тэгэхээр бид нар сая буян тухай олон улсын нисэх бодол дээрээс нэлээд хэсэг нийтжүүтэй танилцлаа. Тэгээд шуурхай мэдээллийн хэсэг маань ганцаараа Чингис хаан олон улсын нисэх бодлыг байрладаг юм байна. Та тэгэхээр байгуул одоо нэгжийнхээ онцлогийг те манай үзэгчдэд танилцуулаад юуны өмнө бас өөрийгөө танилцуулаад салбартаа хэдэн жил ажиллав. За тэгээ намайг Баатрин Батцэг гэдэг шуурхай мэдээллийн хэсгийн дарга. Тэгээ одоо энэ 2005 оноос хойш нисхийн мэдээллийн үйлчилгээний албанд ажиллаж байна. Анх зураг зүйчээр ажиллаж эхэлж байсан. Дараа нь тогтмол мэдээллийн хэсэг, дараа нь шуурхай мэдээллийн хэсэг дараагаар ажиллаж байна. За манай хэсэг болохоор ямар онцлогтой юм бэ гэхээр Монгол улсын агаарын зайд үйлдэж байгаа нислэгүүд болон агаарын навигаци чухал шаардлагатай төр чанартай богино хугацаа гэдэг нь болохоор 3 сараас дотогш тийм мэдээллүүдийг томын үйлчилгээгээр мөн болохоор буян тухайн нисэх бодлыг болохоор зайнаас Чингис хаан нисэх бодлын нисэн гарах нисэн ирэх нислэгүүдийн нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээг мөн болохоор аэродромын нислэгийн хөдөлгөөний мэдээ зохицуулалтын үйлчилгээг мөн явуулдаг. Нийт 29 ажилтнтай онцлог нь болохоор 24 цагийн турш үйл ажиллагаа явагддаг. 4 ажилтнтай ээлжийн зохицуулалтанд ээлжлээд явагддаг. 4 ээлжлэх гэсэн үг тийм тасралтгүй явагддаг. Одоо миний ойлгож байгаа шуурхай мэдээллийн хэсэг гэхээр одоо бусад нэгжүүд маань тогтмол ч юм уу тиймэрхүү мэдээллийг өгөгдлүүдийг хангаж байсан бол шуурхай мэдээллийн хэсэг маань илүү emergent буюу нөгөө яаралтай тийм шууд нисэх багтаа харьцаж мэдээлэл өгöd байна. За манай аэродромын нислэгийн хөдөлгөөний мэдээ зохицуулалтын ажилтан байна. Буянбаатар. Сайн байна уу? За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За та нисхийн мэдээллийн үйлчилгээний албаны шуурхай мэдээллийн хэсэгт ямар одоо ажил гүйцэтгэдэг вэ? Би нислэгийн мэдээллийн үйлчилгээний албанд аэродромын нислэгийн мэдээ үйлчилгээний зохицуулалтын ажлын байран дээр ажилтаа хийдэг. Тэгээ энэ Улаанбаатар Чингис хааны нисэх бодлоос хөөрөг болон Чингис хааны нисэх бодолд ирэх нислэгүүдийн мэдээллийг авч флайтлаа нислэгийн төлөвлөгөөг авч шуурхай тарааж нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд өгнө бас агаарын замыг шалгаж шаардлагатай байгууллагуудад хамтран ажиллах байгууллагуудаа тараадаг. Тараадаг гэхээр та шууд системээрээ тарааж мэддэг үү? Тэгээ олон улс бол орон нутгатаа бол системээр тараацсан. Улаанбаатарт байгаа байгууллагууд бол систем дээрээс нэмэх утаснуудаараа давхар гэж байна. Одоо шуурхай мэдээлэл гэхээр ямар төрлийн мэдээлэл өгдөг вэ? Одоо нислэгийн төлөвлөгөө бол шуурхай мэдээлэл бас орно. Энэ нислэгийн мэдээлэл нэг л цагтаа явахгүй бол ямар эрсдэл үүсэх боломжтой вэ? Яг хөө нисэх баг нислэг хойшлолч үлдэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр бүх зорчигчдын нислэг хойшлох хэрэгтэй байна. Бүгд манай энэ иргэний нисэх зугаас бүгд маш дүрмийн дагуу ажилладаг шүү дээ. Тийм болохоор дүрмийнхаа дагуу байх юм бол бүх юм саадах шуурхай юм гэсэн үг. Манай нисгийн салбар бол 1 секунд ч хоцорч болдоггүй салбар байгаа тийм. Тэхийн тулд бид нар стандартаар ажиллаж байна. За одоо бүгдээрээ дараагийнхаа хүнтэйгээ уулзцгаая. За та ажлаа өнөөдрийнхээ ажлыг эхлүүлэхээр сууж гинөө.
Тий, сая ээлж өглөөний 9:30-аас хүлээж аваад тэгээд ажилтаагаа танилцаад ээлжийнхээ хамт олонтой ажил үүргийнхаа юуг ярилцаад тэгээд суулж байна да. За тэгэхээр бас яриа өгдөг гэж бас сонслоо. Тэг яриа гэж юу юм бэ? Яриа нь хэрэг татамжтай байд юм бэ? Та тэр тухаас манай хэлж. За манайх нислэг хөдөлгөөн үйлчилгээний албатай ээлж нислэг уялдаа холбоотой ажилладаг. Тэгээд нислэг хөдөлгөөн үйлчилгээний албан нь болохоор ээлжийн өмнөх зааварчлах яриа гэж ордог. Тэгээд тэр нь болохоор зэрэг өглөөний 19:30-аас өдөр 14 цагаас орой 21:30-аас гээд ийм давтамжтай ярианууд болдог байхгүй юу. Тэгээд бид нэр яриандаа гарын навигацийн мэдээний талаар танилцуулдаг юм. За гарын навигацийн мэдээ гэхлээр зэрэг ямар мэдээ гэхлээр зэрэг Монгол Улсын агарын зайд нислэг үлдэж байгаа агаарын замуудын талаар, аэродромуудын бэлэн байдлын талаар ингээд бүхэл тоног төхөөрөмжүүд одоо нислэгийн үйл ажиллагаанд ямар мэдээнүүд хэрэглэгдүү тэр бүхнийг оруулсан яриаг танилцуулдаг байна уу? За өглөөний мэндэ. За өнөөдөр Улаанбаатар дээр болохоор их хөдөлгөөд шилэн кабелийн сүлжээнд төлөвлөгөөд ажил хийх тул тасалсан үүснэ. Энэ үед цааш чухмаар хэв ажиллана гэдэг нь болохоор тэгдэг цагаас 6 цаг хүртэл хийгдэнэ. За Чингис хаан улсын хэсэг бодлоор болохоор шинэ сод мэдээ алга байна. За буян тухай дээр болохоор зэрэг онцгой үргийн ард амын 502 нислэгтэй аэродром нээлттэй аэродромын засвар ажилттай тул хаалттайгаа энэ болохоор 15:57-оос 20 цагийн хооронд хийгдэх юм байна. За төрөгний геосанд 9993 нислэгт аэродром нээлттэй буян тухай дээр мэдээ байна. За орон нутгийн нислэгүүдээр болохоор ховдын булганы хөөрх буцаараас нь хаалттай байна. За өөр асууж тодруулах зүйл байна уу? За баярлалаа. За энэ сая нөгөө таавар буюу цамхаг Чингис хааны цамхагийн ээлж өмнөх зааварчлах яриа орлоо. Сая тэгээд Чингис хаан олон улсын нисэх буян тухай болон орон нутгийн агарын навигацийн мэдээгээ сая танилцуулчлаа. Яг ингээд чухал юмнуудаа ингээд тодтогоод яачдаг. Яг гэвэл бид нэр ингээд ээлжийн зааварчлах яриагаа өхөөс өмнө 1 цагийн өмнө бид нэр цахим шуудангараа агарын навигацийн мэдээгээ мэйлцсэн байдаг байхгүй. Тэгэхээр тэд нэр ээлжээ авчаад ерөнхийд ингээ харчаад тэгээд орсон шинжилсэн өөрчлөлтүүдэд бид нар ингээд яриандаа тий давтаад цаараас конфермыг баталгаажуулдаг юм. Баталгаажуулдаг ингээд яадаг. Тэгэхээр бас бусад нэгжүүдтэй аюул уялдаа сайтай ажилладаг байна тий. За танд яриа өгсөнд маш их баярлалаа. За одоо бүгдээрээ дараагийнхаа өсөлтөөр уулзцгаая. Сайн байна уу? Та манай үзэгчдэд Flying Nomads vlog-ыг үзэж байгаа үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За би бол цагийн мөнх цэцэг гэдэг иргэний засгийн салбартаа 29 жил ажиллаж байна. Одоо тэгээд байгууллагынхаа одоо мэдээлэл үйлчилгээний ад байгуулагдсны 20 жилийн энэ мөчид гавьяаныхаа амралтанд гарах гэж байна. Ямар гоё юм бэ те? Айгуу гоё тохиолдолтой бас тий. Дандаа ийм гоё залуучууд олон жил ажиллаад ингэ хатдаг баяртай байна. Тий, залуучуудтай ажиллахаар бас өөрөө бас айгуу тэр залуу энергиээс авдаг бах тий. Тий, залуулаг сэтгэлтэй залуучуудтай байх ч ер нь их сайхан шүү дээ. Та яг энэ альбандаа ороод хэдэн жил ажиллаж байгаа вэ? Альбандаа ороод би 2003 оноос. Тэгвэл яг 2003 он. Албан маань өөрөө 2002 онд би тасаалд. Тэгвэл яг тэрний дараанаас яг ажиллаж байсан. 19 жил ажилласан. Бараг хамт үүсэн байгуулсан нэг юм байна шүү дээ. За та яг ямар ажил үрийг гүйцэтгэдэг вэ? Би одоо Натамын үйлчлэгээ хариуцсан ажилтан байна. Одоо Натам мэдээг боловсруулж тараадаг гэсэн үг. Боловсруулаад автонээр тараана их олон суугаар тараана. Тий. Сар хүртэл тараана. Ерөөсөө Натамын мэдээж ерөөсөө яг нисгч зориулагдсан. Тийм мэдээ өгдөг. Одоо яг хамт ажиллаж байгаа хүмүүстэй хандаж бас үгэлээч одоо яг 20 жилийн энэ одоо босгон дээр өөрөө бас гавьяаны амралтанд гаргаж байгаа маань яг энэ хоёр тохиолдол дээр таны сэтгэл зүхэнд юу мэдрэгдэж байна вэ? Тий, ажлынхаа хамт олонд манай ажлын хамт олж дандаа залуучууд их ухаалаг, сэргэлэн, хөдөлмөрч их сайхан залуучууд байдаг. Тий, эднэртэйгээ их удаан олон жил ажилласан, эднэртэй их дассан байна. Бүгдэнд нь ажлын амжилт хүсье.
Ер нь нисхийн бүх бүх одоо ажилчид өндөр наснуудад хүртэл бас баярын мэнд. Үе өндөр амжилттай тий. Би ч өөрөө унгийн нисхийн хөвт байхгүй. Өөр одоо нисгэд төрсөн өссөн тэгээд өдөө болтой ингээд ажиллаж байна. За одоо бүгдээрээ дараагийнхаа ажилтнтайгаа уулзъя. За. За ихчтэй микрофоныг зүүж өгнө. За. Антиктэй нэг ажилтнууд өгч. За манай Flying Nomad vlog-ийн үзэгчтэй та өөрийгөө танилцуулаач. Сайн байна уу? За, шуурхай мэдээлэл хэсгийн мэдээлэл мэргэжилтээ янгайнаад явна. За, тэгээд энэ болохоор манай нисхийн өмнөх мэдээлэл үйлчилгээний ажлын байр байгаа. За, та өдөр тутамдаа яг юу хийдэг вэ? За, нисхийн өмнөх манай мэдээллийн үйлчилгээний ажлын байр маань болохоор одоо нисхийн өмнөх төлөлтийн зорилгоор одоо ашиглагдах нисхийн мэдээлэл. За, тэгээд нисхийн мэдээллийн бүтээтгүүний элементүүдээс одоо чухал үйл ажиллагаантай чухал ач холбогдолтой мэдээлэлд нь ордог байгаа. За тэгээ нислэгийн өмнөх мэдээллийн үйлчлэл нь болохоор дотроо нислэгийн өмнөх тохимол, за тэгээ аман зөвлөмж болон селф брифинг болон нислэгийн дараах илтгэх хуцууд нь ордог байгаа. Тэгээ сайн байна уу? Хүлээнэмэл тасарчихгүй яа. За өнөөдөр манай Монгол 83 альфа ховд явна. За тэгээд өнөөдөр ховд дээр болохоор шуудын богинорл байгаа юм байна. За тэгээд газар 1000 метрийн өндөртэй 8 сарын 9-ний 14 цагаас 10 сарын 30-ны 00 цаг бүтээсээ загуудаараа юм шуудын богинорл байгаа юм байна. Та энэ дээрээ зураад гараасаа. За баярлалаа. Сайн дээрээ. За ингээд өнөөдөр миний ажил үргээ бас нэгэ хэлсэн байгаа. Амжилттай гадууллаа. За тэгэхээр хоёулаа сая pre-flight information bulletin айгүй амжилттай гадуулсан шүү дээ. Гадуулгаж яг тэгэл өдөр тутмын хийдэг ажил болохоор бид нэр чинь нислэг болгоны өмнө ингэж гадуул. Тэглгүй яах вэ? Бүхэлдээ болгоны өмнө юу API-г бэлдэж авалдаг байгаа. Тэгэхээр бас их чухал үүрэг бахан тий. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За одоо бүгдээрээ дараагийнхаа хэсэг рүү шилжицгээе. Нисхийн мэдээллийн үйлчлэгийн албаны 20 жилийн ойг тохиолдуулан үнэний ажиллаж байсан ахын дуудаа болон хамтран ажилладаг алба салбарууд, авиа компаниудаа нисхийн мэдээллийн үйлчлэгийн албаны шуурхай мэдээллийн хэсгээс баярын мэнд хүргэе. Өдрийн минь. За бид нар өнөөдөр аюулгүй ажиллагаа чанарын хэсэг дээр орж ирсэн байна. Бүгдээрээ үйл ажиллагаатай танилццгаая. За та бүхэндээ түүхт 20 жилийн баярын мэндийг хүргэе. Аюулгүй ажиллагаа чанарын хэсэг гэдэг маань нэрнээсээ л маш чухал хэсэг байгаа. Та бүхэн бас хамт олноо хийдэг үйл ажиллагаа бидэнд танилцуулаад өгнө. Манай хэсэг нь болохоор нисхийн мэдээллийн үйлчилгээний албанд хэрэгжүүлсэн аюулгүй байдал удирдлагын тогтолцоо болон чанарын менежментийн тогтолцоог үр нөлөөтэй байлгах, мөн тухайн албанаас боловсруулан гаргасан бүтээгдэхүүн үйлчилгээнд чанарын шалгалт хийх, мөн нисхийн мэдээллийн үйлчилгээний автомат системийн өгөгдөлт чанарын шалгалт хийх үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгаа. За нэгүгээр хэлэх юм бол тухайн албанаас гарч боловсруулагдж байгаа бүх зүйлс хяналт тавина гэж ойлгож байгаа тийм. Тэгсэн даал мэргэжлийн хяналт гарах юм хийдэг. Ер нь чанарын шалгалтууд манай хэсгээр хийгдэж байна. За маш их баярлалаа. Тухайн байгууллага албаны ер нь бол дотоод хяналт шалгалт гэдэг бол тухайн байгууллагын маш чухал нэгэн бас цөмнө гэж хэлж болно. Тэгээ танд болон танаа хамт олонд 20 жилийн баярын мэндийг хүргье. Сайн байна уу? Өдрийн хүргье. Баярлалаа. За би болохоор шуурхай мэдээллийн хэсгээс боловсруулалт гаргаж байгаа
бүх бүтээгдэхүүн үйлчлэгийн чанарын шалгалт хийн. За мөн чанарын шалгалтаар илэрсэн үйл тохиолдлууд дүн шинжилгээж үйл тохиолдол хаана мөн чанарын шалгалтаар үйл тохиолдол бүртгэгнэ. За мөн хамтран ажиллагч байгууллага болон манай алба хэсэг ажилчдаас ирсэн мэдээлэлд бас мөн дүн шинжилгээ хийдэг байгаа. Мөн одоо чанарын шалгалтын дагуугаар илэрсэн үйл тохиолдлуудаа залруулах арга хэмжээний хүсэлт бүртгэн мөн залруулах арга хэмжээг хэрэгжүүлдэг тийм ажил хийдэг байгаа. Та бас салбартаа хэдэн жил ажилласан? За би бол ер нь иргэний нисхийн салбарт 1996 оны 9 сараас хойш ажиллаж байгаа. Энэ байгууллагатаа нисхийн мэдээллийн үйлчилгээний албанд бол 2008 оноос хойш ажиллаж байгаа. За бид нар дотоод хяналт аюулгүй ажиллагааны хэсгийн бас мэрэгчлэнүүдтэйгээ уулзахаар бас ирсэн байна. Сайн байна уу? Танд 20 жилийн баярын мэндийг хүргэе. Баярлалаа. За бид нар аюулгүй ажиллагаа чанарын хэсэгтээ үйл ажиллагаатай танилцаа явуулж байна. За миний бодлоор энэ албан бүх бүтээгдэхүүн одоо хэрэглэгчд хүрэхээс өмнө хяналт шалгалт тавигддаг гэж ойлгож байгаа тийм. Яг зөв ойлгосон байна. Манай хэсэг болохоор зэрэг ерөнхийдөө нисхийн мэдээллийн үйлчилгээний албанаас гаргаж байгаа нисхийн мэдээллийн бүтээгдэхүүнүүд чанарын шалгалт хийнэ л гэсэн үг. Чанартай бүтээгдэхүүн гаргаж хэрэглэгчдэд өргөнө л гэсэн үг. Хин тулд яадаг вэ гэхээр жишээлбэл одоо тогтмол мэдээллийн хэсгээс боловсруулж байгаа одоо текстийн мэдээлэл зургийн хэсгээр очиж зураг нь боловсруулдаг тийм үү? Тоон өгдлийн хэсгээр очиж өгдлүүд маань боловсруулагдаж орно тийм үү? Тэгээд энэ бүгд процессууд маань нэгтгэгдээд хамгийн сүүлийн бүтээгдэхүүн болохоос өмнө манай хэсгээр ирээд манай хэсгээр чанарын мэрэгчлэнгүүд маань тухайн хэсэг хариуцсан хэсгүүд дээрээ чанарын шалгалт, чанарын хяналтаа тавиа явуулна гэсэн. Тухайн хэсэг дээр хэрэгцээ чанар хангалтын хэсэг дээр маань ингээд үйл тохиолч юм те үйл нөөцөө сайжруулах зүйл байх юм бол бид нэр дотоод нөө шийдвэрлэлийн мэдээллийн систем гэдэг програм хангамж дээр үйл тохиолдлын програм гэж байгаа. Тэрэн дээрээ тухайн үйл тохиоллыг залруулах талаар нь зөвлөгөө юм уу зааварчилгаа өгөөд энэ мэдээлэл ингэж зарлагдсан байна. Энэ томилогдсон мэдээлэгчээс зөрүүтэй байна гэдэг юм те. Томилогдсон мэдээлэгч ирүүлсэн мэдээлэл зөрүүтэй гэдэг юм. Эсвэл манай зургийн мэрэгчлэлтэн маань зургийн одоо олон улсын шаардлага тийм үү? Аннексийнхаа дагуу болоогүй байна. Эсвэл зургийн шаардлагатай нийцээгүй байна. Манай өгдлийн сангийн инженер болохоор яг өгдөл маань хариуцлагын шаардлага хангаагүй байна гэдэг юм те. Гэх мэтлэн дор бүрээ хариуцсан бүтээгдэхүүн үйлчилгээнүүд дээрээ чанарынхаа шалгалтыг хийгээд хамгийн сүүлд яадаггүй гэр зэрэг за бүгд боллоо чанар энэ бүтээгдэхүүн маань чанарын шаардлага хангаж яана гэх юм бол дүгнэлтээ бичээд бид бүхэн олон улс болон орон нутгийн хэрэглэгчдэд тараахад зөвшөөрөл олгоод явуулж байна гэсэн. За баярлалаа танд. Бид бүхэн сая аюулгүй ажиллагаа чанарын хэсгийн хамт олонтой та бүхнийг уулзууллаа. Та бүхэн блогтойгоо хамт байгаарай. Хэсгийн мэдээллийн үйлчилгээний алба байгуулсан төвд 20 жилийн баярын мэндийг аюулгүй ажиллагаа чанарын хэсгийн хамт олонд хүргэж байна. Баярын мэнд хүргэе. За бид нар нисхийн мэдээллийн үйлчилгээний албаны тоо мэдээллийн хэсэг дээр ирсэн байна. Тоо мэдээллийн хэсгийн дарга Даваа суурингийн Эрдэнэбаатар ахтайгаа уулзах гэж байна. За манай Эрдэнэбаатар ах бол иргэний нисхийн олон улсын байгууллага буюу ИКАОд Монгол улсаар төлөөлөн ажиллаж байсан бас бидний бахархдаг ажилтнуудын нэг юм. Сайн байна та? Сайн байна уу? Та бидэнд өөрийнхөө албыг танилцуулаач, өөрийгөө бас танилцуулаач. 20 жилийн ой бас болж байна. За намайг Даваа суурингийн Эрдэнэбаатар гэдэг би нисхийн мэдээллийн үйлчилгээний албанд 2005 оноос хойш ажиллаж байгаа. За яг одоогоор бол тэрхээр тоо мэдээллийн хэсгийг ахлаа ажиллаж байгаа. Тий. Тоо мэдээллийн хэсэг маань яг нисхийн мэдээллийн үйлчилгээний албанд ямар функцтэй, ямар ач холбогдолтой нэгж юм бэ? Одоо жижиг байгууллагаас хавуулаад одоо том корпорациуд, том олон улсын байгууллагууд бүгдээрээ л одоо янз бүрийн сервер, тоног төхөөрөмж, програм хангамжуудыг ашигладаг болсон шүү дээ. Манай нисхийн мэдээллийн үйлчилгээний алба бичгэнд нисхийн мэдээллийн үйлчилгээ эрхлэн явуулахдаа бас систем, төрөл бүрийн програм хангамжуудыг ашигладаг. Манай тоо мэдээллийн хэсэг маань энэ систем, програм хангамжийн хэвийн ажиллагааг хангаж ажилладаг. За дээрэс нь дотооддоо програм хангамжуудыг хөгжүүлж нисхийн мэдээллийн үйлчилгээг одоо эрхлэн явуулахад дэмжлэг үзүүлдэг ийм хэсэг байгаа. Тэгэхээр дотоодоос өөрсдөө програм зохиодог гэсэн үг тийм. Тий одоо
бидний хувьд бол тэрхээ цахим шалгалтын програм байна. Одоо зарлан мэдээлэгч байгаа өгдлөө гаднаас хэрэглэгч байгууллагуудаас томилогдсон мэдээлэгчнээс хүлээж авдаг. Дээрээс нь одоо бид нар яг энэ олон улсын энэ төвшөнд ашиглагдж байгаа системүүдтэй адилхан энэ одоо эсхийн мэдээллийн үйлчилгээний системийг хөгжүүлэхийн том ажлыг эхлүүлсэн юм байна. За та яг өөрийнхөө хэсгийн ажилтнуудын талаараас танилцуулаач. За манай хэсэг 3 тоо мэдээлэл хөгжүүлэгч инженертэй. За энэ инженерүүд маань нөгөө эсхийн мэдээллийн үйлчилгээнд ашиглагдж байгаа програм хангамжуудыг хөгжүүлдэг ийм инженерүүд байгаа. За 2 өвдлийн сангийн инженертэй. Одоо иргэний засгийн салбарт ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүд, серверүүд, програм хангамж бүгдээрээ үнэн зөв чанартай өгөгдөлтөөр суурилдаг тийм ээ. Энэ өгөгдлийг одоо бүрдүүлдэг хүмүүс маань бол өвдлийн сангийн инженерүүд байгаа. За дээрэс нь тоног төхөөрөмжийн найдвартай хэвийн ажиллагааг хангадаг ахлах инженер, системийн инженер, сүлжээний инженер одоо нийт 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр ингээд ажиллаж байна. Та бас ИКАО олон улсын иргэний засгийн байгууллага буюу ИКАО-дос ажиллаж исэн юм байна. Тэгэхээр яаж одоо ИКАО-д очиж ажиллав? Одоо бидний үеийн залуустаас ИКАО-д ажиллах боломж хэрэг гардаг юм бол ямар боловсрол эзэмшиж бас олон улсын байгууллагад ажиллах шаардлага хангагддаг юм бол за миний хувьд 2019 оноос 2021 хүртэл 2 жилийн хугацаанд ИКАО-гийн Аз намхан аймгийн бүсэд ажилласан нисхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр ажилласан байгаа. За ер нь бол иргэний засгийн залуучуудад бол олон улсын байгууллагад ажиллах нь бол нээлттэй. Тэнд одоо тусгаалan одоо тийм одоо өндөр шалгуур бол байдгүй. Энд оролцохын тулд яг гэхээр мэдээж нөгөө ИКАО-гоос зохион байгуулагдж байгаа хурал семинарууд, үйл ажиллагаануудад нэлээд идэвхтэй сайн оролцох хэрэгтэй. Энэ юм өөрийгөө би хэмбэ гэдгийг бол нэлээд сайн танилцуулах хэрэгтэй. Тэгэх юм бол бас боломжтой. Яг тухайн үед тийм хөтөлбөр зарлаа та шалгаруулалтанд оролцоо явж байсан уу? Эсвэл өөрөө мэйл бичиж юм уу хүсэл тавиад явж байсан уу? Ер нь бол иргэний засгийн ерөнхий газартай олон улсын иргэний засгийн байгууллага бол ийм санал солилцож байсан. Одоо биднэрт бол энэ засгийн мэдээллийн үйлчилгээний чиглэлийн ийм ажилтны бол хэрэгцээтэй байна гэдээ ярьж исэн. Тэр шугамар бол явсан байна. Бас танаас асуумаар байна л та. АИС гэдэг байгууллага Монгол улсад одоо бие дааж аль болоод 20 жил одоо болж байна. Тэгэхээр АИС байхгүй байсан бол нисхийн салбар ямар ах байсан бол? За одоо хүмүүс нэг ийм юмэг одоо мэдээсэй гэж би аягүй хүсдэг. Хүмүүс бол тэгэхээр одоо иргэний нисхийн салбарт бол хамтын шийдвэр бол маш чухал байдаг. Бүгдээрээ хамтарч ээж шийдвэр гаргадаг, бүгдээрээ хамтарч ээж цэцлэгийг аюулгүй гүйцэтгэдэг тийм ээ. Энэ шийдвэр гаргалтанд нисхийн мэдээлэл бол маш чухал байдаг. Тийм учраас бид нар бол нэлээд чухал ажил хийдэг гэж бодож байна. Хэрвээ энэ мэдээлэл байхгүй байсан бол нөгөө цэцлэгийн аюулгүй ажиллагаа гэдэг юм бол аюулгүй байдал гэдэг маань бол алдагдана. За сайн байна уу? Эсхийн мэдээллийн үйлчилгээний албаны том мэдээлэл хөгжүүлж амар хэсгэлэн байна. За тэгээд нэг өсөндө миний хийдэг ажил маань гэвэл одоо манай энэ албан шаардлагатай програмуудыг зохион бүтээдэг хүн байна гэсэн үг. Одоо та АИС-ийг юм ингээд энэ техник функцийг хөгжүүлдэг. Зүг. Өдөрт ойролцоогоор хэдэн хэрэглэгч АИС-ийг юм зөвчилтэй юм бэ? За ер нь нисхийн мэдээлэл шаардлагатай нисхийн мэдээлэл авъя гэж бодсон. Одоо бусад албаны салбарын бүхэл хүмүүс ханддаг. За одоо манай тоо мэдээллийн хэсгийн 2 дахь одоо үндсэн үйл ажиллагаа болсон тоон өгөгдлийн багц боловсруулалт өгөгдлийн сан дээр ажилладаг инженерүүдэд танилцуулъя. Тэгэхээр иргэний нисхийн салбарт ингээд маш олон сервер програм хангамжууд ашиглагддаг гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр тэр програм хангамжууд маань юун дээр суурилж ажилладаг вэ гэхээр үнэн зөв чанартай өгөгдөлтөөр ажилладаг тийм үү тий өгөгдөлтөөр ажилладаг. Тэгэхээр бид нар болоод ирэхээр тэр хүрээнд тоон өгөгдлийн багц гэж бүтээгдэхүүнийг одоо эрхлэн гаргаж эрхлэн явуулдаг. Тэгэхээр энэ маань энгийнээр хэлэх юм бол одоо та энэ баримт бичгийг тоон хэлбэрт оруулаад өгөө гэх юм бол та яаж оруулах вэ? Би Word файл аваад edit хийгээд яг зөв. Тэгвэл тэрний оронд танд Word файлыг нөхчүүл танд амар байх уу эсвэл амар байх уу? Хамаагүй амар ах. Харин тийм яг энэтэй адилхан одоо манай энэ өгөгдлийг ашиглаж байгаа хүмүүс маань яадаг вэ гэхээр агарын хэрэглэгч нар байна.
босоод одоо энэ нислэгийн үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүс нь манайхаас гаргасан энэ цаасан бүтээгдэхүүн дээрээс хэрэгтэй өгөгдлүүдийн өөрийнхөө програм хангамжтай шийдж оруулдаг байхгүй. Энэ үед хүний оролцоо бол их байдаг учраас тодорхой хэмжээний алдаа гардаг. Энэ алдаа нөгөө нэг нислэгийн аюулгүй ажиллагаа аюулгүй байдалд бас сөргүүр нөлөөлдөг байхгүй. Тийм учраас одоо олон улсын иргэн засгийн байгууллагаас ямар чиглэл барьж байна гэхээр энэ өгөгдлийг тоон байдлаар, файл байдлаар нэг хэрэглэгчтэй хүргье гэдэг ийм стандартыг гаргацсан явж байгаа. Энэ стандартыг хэрэгжүүлж байгаа манай хоёр инженер бол энийг сууж байна. Яасан байна намайг Бямбатрын А2 гэдэг. Энэ хэсэгт одоо 14 жил ажиллаж байна. Зөндөө удаа байгаа юм тий. Тоо мэдээллийн хэсэгт яг ямар ажил үргийг гүйцэтгэж байна вэ? За ер нь нисэх бол одоо нисэх баг одоо жишээ нь явж байхдаа бол ирээдүйд бол виртуал орчин явна гэж одоо бол ирээдүй байгаа тийм. Тэр виртуал орчныг бүрдүүлэхийн тулд суур дата өгөгдлүүд хэрэгтэй байдаг. Тэр өгөгдлүүдийг би одоо нэгсэндээ форматын дагуу одоо цаасан хэлбэрээс захин хэлбэрлөө шилжүүлдэг тийм. Баярлалаа. Танд баярын мэнд хүргэе. За баярлалаа. За, энэ чи юу хийж байна вэ? Сайн байна уу? Тантай танилцъя. За би тоочлоо. За манай нисхийн мэдээллийн үйлчилгээний албатай бол одоо тоног төхөөрөмжүүд бол ашиг холбоотой техник тоног төхөөрөмжүүд. Тэгэхээр яг энэ буян тухайн нисэх буудлын байгууламжинд ямар тоног төхөөрөмж байна вэ? За манай нисхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага 2006 оноос хойшоо нисхийн мэдээллийн үйлчилгээний автомат системийг ашиглаж эхэлсэн байгаа. За бас нэг баяртай мэдээд болоход 2021 онд бол бид нар яг энэ ашиглагдж байгаа тоног төхөөрөмжүүд бол бүгднийг ингээд шинжилсэн байгаа. Тэгээд одоо ашиглагдж байгаа энэ тоног төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагааг хариуцдаг инженерүүдтэйгээ та бүхэн ингээд танилцуулъя. За тийм үү. За би ахлах инженер Игт Тушин байна. Би юу гэдэг вэ гэхээр нисхийн мэдээллийн үйлчилгээний автомат систем болон шинээр үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хүрсэн програм хангамжуудын системүүдийн хэвийн ажлыг хангаж ажилладаг байгаа. Энэ сервер жишээлбэл одоо яг ямар одоо үр дүнг одоо гаргаж байгаа яг юу гэж байна? Энэ бол нисхийн мэдээллийн үйлчилгээний автомат систем бүхэлдээ байгаа. За дэлгэрэнгүй нарийн мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Баярлалаа. За. За намайг олон түмэн Баясгалан гэдэг. Би захиргаа санхүүгийн хэсгийн дарга бөгөөд ахлах нэгтлэн мутагчаар ажиллаж байна. За манай хэсэг нь 21 оны 201-р тушаалаар манай албан захиргаа санхүүгийн нэгжтэй болсон. За энэ нэгжтэй болсноор албаныхаа үндсэн үйлдвэрлэлийн чиглэлийг хэрэгжүүлэхэд захиргаа болон санхүүгийн үйл ажиллагаа өдөр тутмын үйл ажиллагаагаар дэмжин ажиллаж байна. За санхүүгийн үйл ажиллагаа нь бол удирдах дээд байгууллагын батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа санхүүгийн ажилладаг. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Гисратан гэдэг. Би энэ албанд захиргааны мэргэжилтээр ажиллаж байна. Салбартаа захиргаа үнийн нөөцийн чиглэлээр 15 дахь жилдээ ажиллаж байгаа. Миний ажлын үндсэн чиглэл бол одоо захиргаа хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагааг хөтлөө явуулах архив албан ёр хөтөлбөрт үйл ажиллагааг хөтлөө явуулдаг. Манай албан захиргаа санхүүгийн хэсэгтээ болсноор одоо нөгөө ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх бусад үйл ажиллагааг явуулахад ихээхэн одоо нөгөө олон шат дамжлагтай байсан багасч арай хялбар болсон. Манай нисхийн мэдээллийн үйлчилгээний албан 68 оронтойгоо 6 хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Манай албаны 55% эмэгтэйчүүд, 45% эрэгтэйчүүд эзэлдэг. Бүгд 100% дээд боловсралтай. Энэ хамт олонтойгоо ажиллаж байгаадаа би үнэхээр баяртай байдаг. Та нартаа ажлын амжилт хүсье. 20 жилийн баярын мэнд хүргэе. Намайг Жаргал сайхан гэдэг. Би энэ албанд эмэгтэйчлийн ажилтнаар одоо 16 жилдээ ажиллаж байна. Ерөнхийдөө бол бүх энэ албанаасаа гаргаж байгаа хэсгээс гаргаж байгаа бүх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд түгээхийн тулд бүх боловсруулалтад ирсэн бүтээгдэхүүнээ Монгол шуудантай хамтраад шууданд уяаж бүх хэрэглэгчдэд тараадаг. Тухайн өдөртөө бол шууд тараагаад. Тийм өдөртөө боловсруулалтад бүх юмаа тараагаад.
блогтой хамт байгаа та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдөр би та бүхэнд тусгай дугаарыг бэлтгэрлээ. Тус дугаараараа бид нар нисхийн мэдээллийн үйлчилгээний албаны үйл ажиллагаатай танилцлаа. Албаныхандаа мөн 20 жилийн баярын мэндийг хүргэе. Манай блог таалагдсан бол та бүхэн лайк, шеэр, subscribe дарахаа мартаваа. Flying Nomad